Millionaires Next Door гэдэг хажуу хөршийн саятан гэх нэртэй юм ном. Сонирхолцгоё. За тэгээд энэ номыг болохоор Стэнли гэдэг хүн, Том Стэнли гэдэг хүн бичсэн байгаа. За энэ номонд ерөнхийдөө ямар хөө санаанууд гардаг вэ гэхээр бид нэр одоо мөнгөтэй хүмүүсийг юу гэж боддог вэ гэдэг талаар илүү гарна. За саятан гэхээр л хамгийн одоо мөнгөтэй боломжтой ингээд нүдэнд харагддаг. Одоо тансаг харагддаг баян чинэлэг тий өмж байгаа машин, амьдарч байгаа байраас тэгэхээр ингээд анзаарагддаг хүмүүс гэд бид нар боддог бол үгүй байдаг бахны. За тэгэхээр энэ номонд бол хамгийн ихэнд бол саятан хүмүүс бол маш энгийн таны одоо хөршчин сэж болно. Ерөөсөө тэгж бусдаас ялгагддаггүй энгийн машин ундаг, энгийн одоо байранд амьдардаг ийм хүмүүсийн нэг байдаг. За тэгээд эдгээр хүмүүс нь болохоор амьдралын хэм маяг нь бол маш их юм аривч юм боч одоо бид нар нарийн гэж заримдаа ярьдаг те жоохон сүргээр ирвэл. За тэгээд эдгээр хүмүүс нь бол ерөөсөө л бусдаас нэг ялгаад байдаггүй. Тэгээд нийгмийн байр суурь мөрөн ч гэсэн нэг тэгж айхтар анзаарагдахааргүй хүмүүс байдаг. Тэгээд хамгийн гол нь өөрсдийнхөө одоо санхүүгийн эрхчлөлөөг бол хамгийн чухалд бол үздэг. Тэгж баян чинэлэг харагдахаас илүү надад санхүүгийн эрхчлөлөө чухал гэж үздэг хүмүүс байдаг бахна. За дээрэс нь санхүүгийн одоо орлого зарлага бүх зүйлээ ингээд төлөвлөдөг, санхүүгийн төлөлт хийдэг хүмүүс. Надад хэдэн төгрөгийн орлого орж ирсэн. За тэрнээсээ би хэдийг нь зарцуулсан. За тэгээд надад хэдэн төгрөг хадгаламжинд хийх боломжтой байгаа ингээд бүх зүйлээ ингээд тодорхойлж гаргадаг. За орлогоос илүү зарлага дээр илүү анхаардаг. Аль бага зарахыг хичээдэг байх нь. За тэгээд маш болгоомжтой ингээд төлөвлөж ингээд зардлаа хийндэг учраас урт хугацааны ингээд зорилгоудаа төлөвлөөд тэгээд тэрэндээ хүрдэг. За жишээл үйл хөдлөх хөрөнгө ингээд авъя, хөрөнгө оруулъя гэж бодож байгаа бол тэрийг ингээд зорилгоо гаргаад тэрэндээ зориулж хадгалаад зардлаа ингээд багасгах чаддаг хүмүүс байна. За ихэвчлэн бас өөрийгөө цалинжуулдаг буюу self employed өөрийн гэсэн бизнестэй тэр нь одоо гарааны ч юм уу те жижиг дунд ч юм уу бизнестэй хүмүүс байдаг. Тэгээ яагаад тэгдэг гэхээр эдгээр хүмүүс ер нь юм бизнесийг уламжлалт ингээд ажлаас илүү ингээд эрхчлөөнд санхүүгийн эрхчлөөнд хүргэнэ гэдгийг бол анхаасаа ингээд ойлгоцсон байдаг. Бизнес эрхлэх нь одоо хичнээн ч мундаг олон жил ажиллаад авах тэр одоо санхүүгийн одоо ололтоос илүү чухал гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгээ энэ бизнес эрхлэснээр мэдээж илүү баялаг бүтээж чадж байгаа гэдгийг бол ойлгоцсон. Энийг хэрэгжүүлдэг байна. За дараа нь болохоор санхүүгийн одоо сахилга батал маш өндөр хүмүүс. За түрүүн хэлсэнтэй ингээд хүмүүст гоё харагдах, гоё машинтай, тансаг байшинтай ч юм уу те үнэтэй брендийн хувцастай харагдахаасаа илүү надад санхүүгийн сахилга бат нь илүү чухал юм а гэдэг дээр бол бүрэн дөрөв итгэцсэн байдаг. Тэгээд хамгийн гол нь цалин хичнээн өндөр байх нь чухал биш. Ерөөсөө хэр ихийг хадгалж хэр их одоо хэмжээнд хөрөнгө оруулж байгаагаа чухал гэдгийг бол ойлгочихсон байдаг. Эсвэргээр энэ өндөр орлоготой хүмүүс бол ихэвчлэн ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудалд орох тохиолдол хийдэг. Одоо өндөр орлоготой юм чинь би тансаг хаусанд амьдрах хэрэгтэй тий гоё машин унах хэрэгтэй, сүүлийн хувцас барих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд хэрэглээний нэг инфляц гэж байдаг гэдээ бид нар өмнөх нэг ном дээр иржсэн. Тэр нэг улам өсөд идэгтэй холбоотой ерөөсөө зардал нь өндөр л байгаа гэдэг. Гэтэл зарим тохиолдолд бол дунд орлоготой хэрнээ одоо энэ өндөр орлоготой хүмүүсээс илүү хадгалдаг хүмүүс байгаа. За ийм хүмүүс бол илүү санхүүгийн эрхчлөөнд хүрэх нь ойрхон байдаг бахнэ. За дараагийнх нь бол ухаалаг хөрөнгө оруулалт гэж байгаа. За эдгээр хүмүүс бол хөрөнгөө бол маш ухаалагаар одоо баялаг бүтээх одоо арга болгож ашигладаг. Одоо хөрөнгөө мөнгө өөрийнхөө төлөө ажилладаг гэж одоо бас гардаг те нөгөө баян ядуу авдар бас гардаг. Яг тэрнтэй адилхан тэр хүмүүс маань аль болох одоо эрсдэл өндөртэй тийм хөрөнгө оруулалт бас бол зайлс хийгээд аль болох ингээд тогтвортой урт хугацааны одоо
стратегиудыг баримталдаг. За эдгээрд нь бол үйл хөдлөх хөрөнгө орж болж байна. Бонд, хувьцаа тий эдгээр зүйлүүд ордог. За гадаадд бол тэтгэврийн одоо хугацаатай одоо өгөөж өндөртэй одоо хувилбарууд бол олон байдаг. За дараагийн хэсэгтэр болохоор ариуч чимгч зан. За энэ бол угаасаа нөгөө түрүүн ярьдаг амьдралын хэв маяг нь болчихсон байдаг одоо. Заавал нэг зорилгод хүрэхийн тулд ингэж хэсэг хугацаанд ариуч чимгч гэхээсээ илүү байнгын ингэж ариуч чимгч хаана одоо хямдралтай хэрнээ удаан хэрэгжилж болохоор бүтээгдэхүүн байна ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар юу ханддаг л гэж ойлгож байна. Энгийнээр бол. За энэ бол амьдралынх нь бүр ингэж хэмнэл өдөр тутмынхаа зүйл болчихсон байдаг. Саятнууд бол ихэвчлэн одоо ийм байдаг. За хүүхдүүдтэй бас үүнийгээ зааж сургадаг. Яаж одоо хадгалах уу, тий? Яаж одоо даруухан амьдрах уу? Тэр даруухан амьдрснараа бид нар ямар одоо санхүүгийн одоо эрхчлөөтэй байдалд хүрч байгаа вэ гэдэг зүйлүүдийг бол багаас нь ойлгуулж идэг. За үр төлбөрөөс бол айлуулах зайлс хийж идэг. За эсвэргээрээ бол одоо нөгөө баян харагддаг хүмүүс бол маш их өрөнд ингээд орчихсон. Бүх зүйл нь өөр тий байр машин одоо бүх юм ингээ өөр байдаг. Тэр утгаар утас нүртэл өөр ээж идэг. Гэтэл баян хүмүүс маань бол саятан хүмүүс маань бол эдгээр зүйлээс бол аль болох хол байдаг. Ялангуяа одоо кредит картны зээл гэх мэтчлэн өндөр хүүтэй зээлнүүдээс бол маш их хол аль болох тэрийг авахгүй хичээдэг байна. За хэрэв үнэхээр зээл авах шаардлагатай байх юм бол түрүүн хэлсэн нөгөө ирээдүйд одоо үнцийн ашиг авах нь тодорхой гэж тооцоололт гаргацсан одоо урт хугацааны тогтвортой хөрөнгө өгөхөөр одоо үйл хөдлөх хөрөнгөч мэдээ эдгээр зүйлээ авахд бол зориулж ийм ухаалаг үрийг бол тавьдаг. Тэгтээ маш их судалгаа тооцоо хийж одоо өгөөж өгнө гэдэг нь ойлгомжтой үед зээл авдаг гэсэн үг. За тэгээд түрүүний нөгөө өөрөө бизнестэй байдаг, бизнесээсээ баялаг бүтээдэг гэдэг одоо хандлагатай байдаг бол яг тэрүүгээрээ санхүүгийн эрхчлөө гэдэг бол ерөөсөө тансаг байдлал одоо тэр нийгмийн статус те байр сууриас илүү чухал юм а гэдгийг хүлээн зөвшөөрч гисэн тэрнийхээ араас ч одоо ихтгэл үнэмшилтэйгээр явж идэг байх нь. За тэгэхээр санхүүгийн эрхчлөө гэдэг нь өөрөө нөгөө талаасаа шийдвэр гаргах эрхчлөө одоо мөнгө санхуугаараа хүссэн зүйлээ одоо хийх эрхчлөө дээр нь цагаан удирдах эрхчлөө гэж бид нар ярьж байсан. Эдгээр эрхчлөө байдаг юм а гэдгийг угаасаа ойлгочихсон байдаг бахна. За тэгээд санхүү бол биднэрт ингээ бие даасан байдлаа бий болгоход бол тусалдаг. За доктортой амьдрах боломжтой. Тэрнээс биш бусад хүмүүст ингээ бусад хүмүүс тэр одоо зүйлийг гайхуулж одоо тэрнээсээ нэг төр зүрийн тий таашаал мэдрэгч мө тэр эдгээр зүйлийг бол сайтнууд бол ерөөсөө шодггүй чухал гэж одоо үздэггүй яг үнэхээр сайтан хүн бол ингээ амьдралын хэмнэл нь болцсон байдаг учраас маш таруухан амьдарч идэг. За дараагийн хэсэг нь бол боловсрал мэдээж. За боловсралыг бол чухлыг бол үнэхээр ойлгоцсон байдаг. Тэгээд стандарт одоо уламжлалт боловсралаас илүү тэрийг бол эзэмших нь бол ойлгомжтой хэрэгтэй. Тэгээ эзэмшинд тэрнээс илүү бид нар санхүүгийн боловсрал анхаарах нь бол маш чухал байдаг гэдгийг бол ойлгоцсон байдаг. Ялангуяа сургуулиудад одоо эдгээр боловсралыг бол бид нарт олгодгүй шүү дээ. Тэгэхээр санхүүгийн боловсралыг өөртөө сайжруулахаас гадна нөр хүүхдэд бас зааж өгч идэг. Нэмээд насан туршийн боловсролын одоо үн цэнийг бол ойлгоцсон байдаг. Насан туршийн боловсрол гэдэг нь ер нь бол байнгын одоо цаг үеэ мэдрээд суралцах одоо чадвар суралцаад явж байгаа тэр үйл явцыг хэлж байгаа тийм. Эдгээр зүйлстэй анхаарснараа сайтнууд яадаг гэхээр маш ингээд зөв шийдвэр гаргах гэж хичээдэг байна. Одоо яарч сандарч одоо зах зээл хэцүүдлээ эдийн засаг муудлаа гэхээр сандарч нөгөө хамаг хөрөнгөө зарах тэр одоо сэтгэл хөдлөлтөд авсан тийм үйлдэл гаргахаас илүү боловсралтай авж байгаа одоо мэдлэгдээ найддаг гэсэн үг байна. Одоо энийг одоо зарахгүй хадгалаад 10 жил 20 жилийн дараа зарах юм бол илүү ашигтай байна гэдэг тэр шийдвэрийг хизээ гаргах вэ гэхээр судалгаа шинжилгээний үндсэн дээр л гаргана гэсэн үг. За дараагийнх нь болохоор хариуцлагатай хүүхэд. За түрүү хэлсэн сайтнууд ерөөсөө хүүхдүүдтэй хариуц чанарч амьдрах тэр амьдралын хэмнэлийг хүртэл ингээд зааж өгч идэг. Ингэснээр одоо даруй байх хэрэгтэй, даруй байж мөнгөө ингэж хэмнэж амьдрснараа бид нэр түрүүний санхүүгийн эрх чөлөөгөө ингэж олж авч байгаамаа гэдэг тэр ойлголтыг бол хүүхдүүдтэй багаас нь бол ойлголцсон байдаг. Буюу хариуцлагатай хүүхдүүдийг одоо өсгөж хүмүүжүүлж идэг. Яг мэдээж хүн болгоо ингэж бол чаддгүй байх. Заримдаа бид нар мэддэг, бидний мэддэг зарим
одоо алдартай одууд бол хүүхдүүдтэй хөрөнгөө үлдээхгүй өөрсдөө бий болгох юм. Иймэрхүү байдлаар бол мэдээ явж илээдэг. Гэхдээ тэглээгээд хүүхдүүдтэй бол тэр боловсролыг, тэр хариуцлагыг нь бол үлдээсэн байдаг баг гэж боддог. Яг ингээд бэлэн одоо ингэж амьдраарэ гэд бүх одоо хөрөнгөний хүчил нөгөө хүүхдэд чинь одоо бүхэн бэлэн юм чинь би одоо яах юм тий өөр буруу зүйл рүү орчих уу гэдэг одоо санаа зовлон үүднээс магадгүй тийм үйлдэл гаргадаг баг. Тэгэхээр хариуцлагатай хүүхд маань өөр хөдөлмөрч тий ариуч хамгч санхүүгийн эрх чөлөөний талаар ойлголттой болоод ингээд хит их ингээд санхүүгийн бэлэн байдал тий одоо хит их бөөцөлөх гэж ярьдаг тийм тусалцаа санхүүгийн тусалцаа үзүүлэхээсээ илүү бусад ингээд боловсролууд дээр нь ингээд бие дааж амьдрах тэр чадварыг нь олох гэж анхаардаг байна. За ерөнхийдөө бол өгж байгаа санаа маань бол ийм байгаа. За энэ дээр бас сонирхолтой хэд хэдэн одоо статистик мэдээлэлүүд дурдах хэрэгтэй. Жишээлбэл энэ ном нь бол одоо 1000 сайтнаас авсан судалгаан дээр ингэж үндэслэж хийгдсэн байгаа. За тэгээд энэ судалгаа нь бол тухайн одоо сайтнуудын амьдралын одоо хэв маяг дадал зуршил тий орлогын одоо яаж орлож байгаа, хөрөнгө оруулалтаа яаж хийж байгаа тэр сонголтуудыг ингэж судалсны үндсэн дээр бол гаргасан ном байгаа. За тэгээд өөрийнхөө одоо хэрэглээний одоо тэр байр байдлыг нь бас ингэж судалдаг тий ямар машин унж ийн, ямар байранд амьдарч ийн, ямар хувцас өмсөж ийн тий ямар эд зүйлс одоо хөрөнгөө зарцуулж ийн гэдгийг нь хүртэл судалсан. За энэ дээр бол айгүй сонирхолтой бас нэг судалгаа хийсэн болохоор сайтнуудын ундаг машин нь бол ерөөсө хуучин одоо бид нар бол дундаж сайтны тухай ярьж байгаа тий хуучин тэгсэрнэ чанартай тэгээ заримдаа шинэ машин авдаг юм шиг. Гэхдээ ихэнх нь бол ер нь хуучин нэг хэдэн жил унтсан тийм машин. Тэгээ тэр дундаа бол Toyota-г хэрэгэлдэг гэсэн юм судалгаа гарсан байсан. Яг тэгэхээр чанартай, эдлгээтэй бодвол нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Сэлбэг нийлбэгч юм. Тиймэрхүү шалтгаанууд бол нөлөөлдөг баг. Тэгэхээр одоо худалдан авалтын зан хандлагын хувьд хүртэл ийм ухаалаг одоо үйлдэлүүд гаргадаг бахны. За тэгээд эдгээр сайтнууд нь бол түр хэлсэн нөө жижиг бизнесүүд бол дийлэх нь ихэлдэг тий. Яа тэгэхээр хичнээн ингээ өндөр цалинтай хуульч одоо гадаадд бол хуульч эмч бол ингээд маш өндөр цалин авдаг. Гэтэл эдгээр хүмүүс маань санхүүгийн одоо сахлах бат санхүүгийн мэдлэггүй угаасаа улмаас одоо хичнээн орлоготой байсан ч гэсэн нөгөө орлогоосоо ерөөсөө ухаалаг хөрөнгө оруулалтууд тий хадгалах гэдэг үйлдэлүүд за даруухан амьдрах гэдэг тэр зүйлийг хийж чаддгүй улмаас ерөөсөө нөгөө олсон мөнгө ихэнх нь ингээд үржиждэг. Тэгээ ерөөсөө нөгөө санхүүгийн байдал нь дээшилдэггүй нэг хэвэндэл ингээд байгаад байдаг. За бас нэг сонирхолтой судалгаа бас тэр нь болохоор санхүүгийн одоо боломжтой саятан гэсэн энэ статуст байгаа хүмүүсийн маань 80% нь ерөөсөө өөрсдөө нойлоос нь бий болгосон хүмүүс байдаг. Бид нар ингээд заримдаа ингээд зурагтаар ч юм харах та за энэ хүмүүс ингээд хөрөнгөө одоо өв золгомжлоод авцсан байна ингээд харж идэг. Гэхдээ эдгээр хүмүүс маань тооны хувьд харьцангуй ингээд бага буюу дийлэх нь өөрсдөө ингээд хөрөнгөө бий болгосон хүмүүс байна. Тэгэхээр энэ мессеж манаас нөгөө талаасаа юу гэж байгаа юм гэхээр сайтан болно гэдэг нь ерөнхий ингээд том зургаар нь харах юм бол бидний амьдралын хэмнэл санхүүгийн талаар мэдж байгаа тэр боловсрал тэн зарцуулж байгаа хугацаа гаргаж байгаа шийдвэрээс зан авираас маань ер нь их хамааралтай байдаг гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгээд ер нь заавал өндөр боловсралтай одоо юу гэдгийг заавал мундаг сургуулийн одоо бизнесийн цол хэрэгэмтэй байж ич та заавал ингэж сайтан болно гэсэн зүйл бол ерөөсөө хамаарал байхгүй. Харин эсвэргээрээ таны амьдралын хэмнэлтэй зам байдал санхүүгийн тэр шийдвэр гаргаж байгаа стратегтэй ч холбоотой байгаа шүү гэдэг бол мессеж өгөл өгж байгаа. Тэгээд санхугаа зохицуулах, хуваарлах, төлөвлөх дээр бол маш хугацаа зарцуулдаг гэдэг нь бол эдгээр 1000 сайтны одоо судалгаанаас бол харагддаг байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бүгд өнөөдөр Millionaire Next Door буюу одоо хажуу хаалганы сайтан гэх нэртэй номны талаар ярилцлаа. За тэгээд маш сонирхолтой одоо судалгаан дээр үндэслэгдсэн тэгсэрний нэлийн энгийн одоо төвшний илүү дэлгэрэнгүй гэхээс илүү энгийн ерөн сайтны гэж ямар хүний хэлдэг юм бэ гэдэг
талаар мэдээлэл хүссэн юм ном байна гэж ойлгосон. За тэгээд энэ номны талаар уншаад бас илүү дэлгэрэнгүй судлаад Монголд хэвлэгдсэн хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ англи дээр бол ном нь бол маш илбэг байдаг. За тэгээд баярлалаа.